За 1 2 1 2. Ярээ сонсогч байна. Сууж байгаа хүмүүст бол сонсогдно л да. Болж байна те. За сэтэл засахын тухайд одоо зовлонгийн шилтгаан болсон муу сэтгэлийг төвчээ. Хамаг эмтний төсөнд тулд хамаг эмтний төсийг бүтээж чадах тэм чадaltaй болъё. Тэр чадал хэнд байна вэ гэхээр төгсгийг ирсэн бурханд байх юм байна. Тэгвэл би төгсгийг ирсэн бурханы утгыг олъё гэд бод сэтгэлийн үүднээс сонсох хэрэгтэй. Тэгээ бод сэтгэл дотор 6 бэлэг пирамидыг гүйцээж ээж бод сэтгэл төрнөө гэд явсан. Тэгэхээр бидгэд их хөлгөний шин одоо бод сэтгэл гэдэг бол маш чухал зүйл байна. За тэгээд сэдлийн засаад би нэг аврал бодвол бод сэтгэл үүсгэж байгаа ном унших үед сэдлийн засаж явах хэрэгтэй шүү. Санжэн чөдөн зүгжиж номла жончо бордоданы шивсүүчэн даги жонсүүживэ цогномж долоо бэнчэр санжэн доуршо санжэн чөдөн зүгжиж номла жончо бордоданы шивсүүч даги жонсүүживэ цогномж долоо бэнчэр санжэн доуршо санжэн чөдөн зүгжиж номла жончо бордоданы шивсүүч даги жонсүүживэ цогномж долоо бэнчэр санжэн доуршо. За хоёрдугаарт бусдын сэтгэлийг боловсруулагч 4 хураангууд суралцах хэрэгтэй гэдгсэн. За амьтны тусад бурхан болъё гэсэн санаагаар хөтлөгдөх хэрэгтэй. Одоо 6 бэлэг пирамид орох уу орохгүй юу гэдэг хамаг амьтны бодож гин үгүй юу гэдгээс бас их хамаарч байна. Өглөг гэхэд зүгээр бусдыг бодсон сэтгэлээр өглөг өгөх. Харин бод сэтгэлийн үүднээс хамаг амьтны бодсон сэтгэлийн үүднээс өглөг өгөх хоёр ялгаатай болж ирж байгаа. Хамаг амьтны төсөнд бол бурхан болъё. Тэхийн тухайд би өглөгийг дадуулъя гэхэд энэ 6 бэлэг пирамидтай орж ийнэ гэсэн үг. За тэгэхээр хамаг амьтны тусад бурхан болъё гэсэн санаагаар хөтлөгдөн эхлээд эд өглөгийн өглөгөөр олон амьтдыг одоо нүхтэд хураах хэрэгтэй гэсэн. Одоо бусдад туслын амьтны төсгийг хийж байгаа бол бусдад одоо өөх, баярлуулах, туслах ийм санааг бол агуулж одоо хүмүүсийг татах хэрэгтэй гэдэг чинь. Одоо энэ санаа бол зүгээр бизнесийн янз янзын салбарт хүртэл одоо үйлчлэгээний салбарт хүртэл одоо ашиглагдаж шүү дээ. Хүмүүстэй эхлээд инээмсэглээд сайхан хандлага төрүүлээд туслаад явж байгаатай адилхан одоо эхлээд бол одоо бусдад жоохон өөх, баярлуулах тийм сэтэл зоригтой сэтгэл зохистой хүмүүсийн наашин татах хэрэгтэй гэдгсэн. Одоо бусдад туслая гэж байгаа хүмүүстэй. Одоо түүний дараагаар эхлээд нүүр царайгаа мишилзүүлэн гинэ. Одоо тийм тааламжтай байдалтай байх хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй бол одоо бусдад туслая гэж байгаа хүн уурлал янз янзын тийм одоо буруу сэтгэл давтцсан байх юм бол одоо тэр хүнтэй ойрхон байж тэр хүний тусыг хийхэд хэцүү болж ирнэ дээ тий. Тэгэхээр эхлээд өглөгөөр татаа. Тэгээ сэтгэл санааны хувьд нүүр царай биеийн хилэмжийн хувьд ч гэсэн ер нь одоо баясгалантай тийм нөгөө хүнд тааламжтай байдал чухал байна гэсэн. Айдас төрүүлэхээр юм уу тийм эвгүй байдал байж болохгүй гэж.
Тэгээ сэтгэл зохистой үгээр хүндэтгэн сэтгэлийг нь одоо тийм тайвшруулах хэрэгтэй гэсэн. Одоо бусдад үг хэлэхэд тэр хүний нь одоо ухаарад сэтгэл зохистой тайвшруулад ингээд сайжруулах талын үгнүүд бусдтай харилцахад бас хэлж явах хэрэгтэй гэсэн. Одоо хэлэх хандлага бол хоёр янз байна шүү дээ. Тэр хүнийг буруу зүйл хийж ивэл тэрнээс нь одоо татахын тухайд ямар арга нь илүү хэрэгтэй вэ гэдгийг сонгох хэрэгтэй гэсэн. Зарим хүнд одоо загин зандрах ч юм уу тийм байдлаар одоо сэтэл нь хэдий туслая гэж байгаа ч гэсэн тийм байдлаар нэг хэлэх. Нөгөөх нь болохоор эвтэйхэн байдлаар өөрөө нь урамшуулсан ухаарлын одоо бүр ингээд ийм зөв үйл хий гэсэн сэтэл төртөл тиймэрхүү талын хандлагаар одоо үг хэлэхэд бол их хэрэгтэй гэсэн байна. Сэтгэл зохистой одоо хүндэтгсэн байдалтай тэгээ сэтгэлийн тайвшруулах тийм үг хэлэх хэрэгтэй. Одоо тэгээд амтныг одоо баясгаад сэтгэл зүрхийг ингээд нашин татнаа да тий. Ном сонсоход бэлэн болоод ирж байна л гэсэн тэр хүмүүс. Тэгээд 6 бэлэг пирамидын үг тэргүүтэн номыг яруу сайхан өгүүлэх хэрэгтэй гэсэн байна. Тэгээд ном хэлэх хэрэгтэй. Одоо энэ тал дээр бол Христийн ишнийхэн бол авах тал нь энэ талын юм маш сайн гэж. Айл хаалга эднэр төгшөөл, танилцуулга эднэр тараагаал, юм өгөөл, туслаал нэг тиймэрхүү менежментийн юмнууд явж байна да тий. Тэр тал дээрээс бас бидэд угаасаа номон дээр бас гарч байна. Бид одоо менежментийн талын юмнуудыг бас сайжруулах шаардлагатай хандлага ажиглаж байгаа. Тэгээд сэтгэл зохистой ингээд ном сонсохуйц болоод ирэхэд нь 6 бэлэг пирамидын одоо сонсон номынхоо юмнуудыг хүмүүст хэлж явах хэрэгтэй. Одоо өөр хүүхэд та хэд ном сонсож байгаа яг эргэн тойрны хайртай хүмүүсийн ч гэсэн амгалан жаргалтай байе гэж бодож байгаа бол жаргалтай байхын уг шалтгаан сэтгэл амгалан зөв явдал мөрөөр явах. Тэгэхээр тэр зөв явдал мөрөөр явах арга ухааныг заасан номыг зөвхөн ганцхан өөрөө сонсоод амгалан болчих төдий биш. Эргэн тойрны хүмүүстэй зөв үлгэр дуурайл үзүүлж нөлөөлөх хэрэгтэй болж ирж байгаа. Тэгэхээр ирээдүйд бурхны шин ном дэлгэрнэ гэдэг зөвхөн ганц лам хүмүүсийн хийх ажил биш байна. Өөр хүүхдийн зөв ёс суртахуунтай сайн хүн болгож хүмүүжүүлэе гэсэн ч гэсэн одоо дургуйцаад ном сонсохгүй хэмжээнд аваачихын тулд энэ одоо сэтгэл зохистой байдлыг хэлж наашин хүүхдүүдийн татж ирэх хэрэгтэй гэж. Тэгвэл эцэг их нь үр хүүхдийн төлөө сэтлэн зөв байгаад байдаг, сайжруулчмаар байгаад байдаг. Эхний энэ аргууд жоохон дутуугаас нөгөө хүүхд хичнээн ухаалаг хэрэгтэй юм хэлжсэн ч хүлээж авахгүй байх нэг юм гим гараад байна. Тэгэхээр одоо бид хүүхдүүдэд нэрэн бол хөвчлэн л жоохон нэг шүүмжлэх хандлагатай, болохгүй нэг хандлагатай хэлэх гээд байдаг. Уг нь санаа нь тусалчмаар, сайн байлгахчмаар байдаг. Энэ ихний аргуудыг ингээд яг дараалчлан хийгээд ирэхэд сэтгэл нь найшлаад ирсэн үед хэлэхэд одоо хүндэтгэлтэйгээр сайжруулъя гэсэн сэтлэр тэгээд одоо номын үгнүүдийг хэлээд тэр хүнийг буруу явдал мөрөөр яваад асуулт орох байсан бол тэр буруу явахын гим зөв явсны ашиг тусыг хэлэх хэрэгтэй болж ирж байгаа. Тэгэхээр ном сонсож байгаа та бүхэн зөвхөн ингээд сонсоод өөрөө амгалан байх төдий биш. Нөгөө эргэн тойрны хүмүүст нь ч гэсэн үл мэдэх, юмсын мөн чанарыг мэдээгүй. Тэгээ үүлийн өөрийн авал орхилыг аль нь ялгаж салах уу гэдгийг сайн ухамсарлаагүй, мэдгүй ирэхээр зовоод байгаа болохоор тэрнийх нь гим алдаа, гарах арга замын ингээд сэтгэл зохистой яруу учир шалтгааны үүднээс ингээд зөв тайлбарлаад өгөх юм бол одоо тэр хүмүүст тус гарна гэсэн. Тэгэхээр энэ дээдийн номыг түгэнэ гэдэг бол зөвхөн лам хүмүүсийн асуудал биш байна. Одоо сонсож байгаа сурагч та гэдгийн бас асуудал. Тэгээ өөрийн амгаланч бусдаас харилцан амралтай болохоор яг нөгөө үүлийн барилгатай ойр байгаа эцэг их ах トゥ хамаатансаад эргэн тойрны хүмүүстэй энэ сонссномынхаа дагуу сэтгэл зохистой зөөлөн хандах
Тэгээд энэ номыг түгээх тал дээр та хэд сайн анхаарах шаардлагатай байна. За тэгээд сонсон ном ийм байдгийн байна гэд хүмүүст хэллээ гэж бодоход дараа нь яах хэрэгтэй вэ нэ гэхээр одоо номыг заа за номын утгыг анхаараа авахд оруулна тусыг үлдэх. Тэгээ түүний дараагаар бусдад яаж анхааран агуулах мэт өөрөө 6 бэлэг пирамидыг анхааран авахын утга луга цохилдох хэрэгтэй гэдэг. За тэгээ хүмүүс номын юмнууд хэллээ гэж бодно шүү дээ. Тэг хэрэгтэй юм биш үү, энэ сайн юм байна гэд хэлдэг. Тэгээ өөрөө хэлснийхэн дагуу үлгэр жишээ болж үзүүлэх хэрэгтэй гэж. Энэ бас их чухал зүйл. Одоо тамхи мамх татж байгаа хүүхдийн хажууд буруу үлгэр дуурайл үзүүлээд идэг. Өөрөө хэрэглээд ижиж өөр хүүхдүүдийн битээдэг гэдэг хахаар айхтар нэг үнцэнтэй хүлээж авахгүй болно одоо энгийн жишээн дээр. Тэгэхээр энэ номын утгыг ингээд хүмүүст хэлж байгаа бол түүнийхэн дагуу өөрөө явдал мөрөө анхаарч үлгэрлэж харуулах хэрэгтэй. Яг гэр бүлийн хүмүүжил тал дээр бол тэр хүний эрдэм мэдлэг хүүхдийг бага байхад нь одоо халдахгүй нь тэр хүүхдийн бас ухаанаас хамаарна гэж. Харин эцэг эхийн үйлдэл явдал мөр хоорондоо харилцаа ямар байна? Тэр бол шууд дуурайдаг гэж хүүхд. Тэгэхээр гэр бүл дотроо хоорондоо ив түнчинтэй бие биенээ хайрлах, хүнд итгэх, туслах энэ байдлуудыг үлгэр жишээ болоод өөрөө үзүүлээд байхад аяандан тэр байдлыг дуурайдаг. Тэгээд сэтгэл зүйчтэй болгож ирээд ном хэллээ, арга замын заалаа. Тэгээд түүний заасныхаа дагуу өөрөө явж чадах тал дээр сайн хичээх хэрэгтэй. Энэ бол одоо бид хэдийн нэг зайлшгүй анхаарч хичээх зүйл бас энэ байна. За эдгээр дөрөв нь бусдын тусыг бүтээдэг гүнзгий арга тул тэдгээрийг яавч одоо судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр минимхийлэн бийд барих нь орчлонгийн үндэс мөн учир түүний ерөндөг дарвалгыг бясалгахгүйгээр нэгэн үзүүрт даяан төдийгээр орчлонгийн үндсийг тасалж чадахгүй гэсэн. Өмнө даяан бясалгал самаадын талаар хичээл орсон одоо. Тэр байдал дээр бол сэтгэлийг нэгэн үзүүрт ямар л үйл ажиллагаа хийж ин тэр байдал дээр анхааралтай төвлөрч сурах хэрэгтэй гэдэг хичээл орсон. Тэгээд тэр бясалгалыг хийсэн төдийгээр орчлонгийн одоо энэ зовлонгоос бүрэн хагасч чадахгүй байна. Бид хэд хорвоод эргэлдээд байгаа гол шалтгаан нь үйл нисванс ирэхэнд тэр үйл нисванс юуны ирэхээр байна вэ гэхээр үл мэдэх одоо юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүй өөрийн мөн чанараасаа бүтцэн бий гэж байгаа юм шиг. Одоо энэ аминч үзэл тэр байдал дээр мунхуурсан тэр одоо мөн чанарыг мэдээгүй байгаа тэр байдлыг л арилгахгүй бол одоо төгсгийг ирэх боломжгүй. Нэгэн үзүүрт одоо самаадыг хэдий бясалгаад нэг юмн дээр одоо хитэн цаг эднэр төвлөрч чаддаг болсон ч гэсэн хорвоогийн язуурыг таслах зүйл бид хэдийн зовлонгоос одоо бүрэн хагасах зүйл юмсын одоо эцсийн оршиж байгаа мөн чанарыг үнэн зөв таньж мэдэх. Одоо шүтэн барилцсан хоосон чанарын ойлголтыг бүрэн гүйцэд ухаарж иж хорвоогоос бүрэн гитэлж зовлонгоос ангижирна гэдэг. Нөгөө талаас яаж яах вэ гэхээр бодол бясалгалаасаа үл хөдлөх нэгэн үзүүрт орьсон амирлан орших үгүйгээр зөвхөн хоосон чанарыг онсон бэлгүүн төдийхнөр хичнээн орчлонгийн үндсийг таслая гэсэн ч одоо тасалж чадахгүй гэсэн.
одоо амьдралын оршихуй тэр нөгөө самади бяцлаглыг хийхгүйгээр зөвхөн одоо энэ ертөнц барилцсан хоосон чанарын ойлголт ухаарсан төдийгээр бас хормогийн үндсийг тасалж чадахгүй байна. Тэгэхээр энэ хоёр аль нь хэрэгтэй зүйл болж байна гэсэн. Хослуулах хэрэгтэй. Тэгээ бяцлаглалд нэг нь ажиглан шинжлэх, нэг нь төвлөрөх бяцлаглал. Энэ хоёрыг хоёулангийн зэрэг бяцлах хэрэгтэй гэсэн. Хоёулангийн гүйцэд байж иж одоо хормогийн үндсийг тасалж чадна гэсэн. Зарим хүмүүс за энэ хоосон чанар гэдэг байгааг энэ ертөнц барилдаж байгаа энэ ойлголтыг ойлгоол тэгээд гэгэрчих юм байна. Тэгээд хормогийн үндсийг тасалчих юм байна гэж бодох боловч тийм биш байна. Одоо төвлөрөх бяцлагал амьдралын оршихуй бэж иж тэгээд тэрэн дээр одоо ертөнц барилдсан хоосон чанарыг нарийн ухаарж иж яа. Тэгвэл бид тэдний ухаарл ирсэн төдийгээр тэрнийг бодоогүй цагт ингээл өөр юм сарнаа явчихж байгаа шүү дээ. Хүчтэй төвлөрч чадахгүй болохоор. Тэгэхээр буцаал одоо энэ хормогийн янз янзын асуудалтай баригдаад байхаар хандлагатай. За бодол бяцлаглаас үл хөдлөн нэгэн үзүүрт оршсон амьдралын орших үгүйгээр зөвхөн хоосон чанарыг онсон бэлгүүн төдийгээр хичнээн ажиглавч нисвансыг буцааж чадахгүй гэдэг альцсан. За нисвансыг дэвчиж нирваныг олоход хоосон чанарын утгыг үнэн зөв бөгөөд мөн чанарыг нь лавлан шийддэг тэрхүү онсон үзэл бодлоос үл хөдлөх амьдралангуй орны морийг унаад төв үзлийн ухааны дөрвөн их учир шалтгааны хурц мэсээр эцэслэн барихын орон одоо хатангагдсан бүхнийг эвдэгч хоосон чанарын утгыг ёсчлон шинжилсэн ухаанаар хоосон чанарыг онохын ухааныг дэлгэрүүлэн зохиох хэрэгтэй гэд айлтсан байна. Одоо төвлөрөх бяцлал хүчтэй хийгээд амьдралын оршихуйд ороод ирэх юм байна л да. Нэг юм дээр одоо 4 цаг эднэр төвлөрч чаддаг болоод оюун санаа бодол өөр юунд сарнихгүй яг ингээд төвлөрөөд ирэхэд амгалантай мэдрэмж маш амгалантай мэдрэмж байна. Тэгээд тэр бяцлаглаас босох төдийд бас тэгээд тэр чин сарнинаа та. Тэр амгалантай мэдрэмж дээр ертөнц барилдсан хоосон чанарыг одоо ингээд ажигласан одоо төвлөрөх ажиглан шинжлэх бяцлаглыг ингээд хамт хослоод зэрэгцүүлээд бяцлагаад байх юм бол одоо төвлөрөх бяцлаглал нь хүчин тэнцүү одоо тэр ажиглан шинжлэх бяцлаглал нь хүчин тэнцүү болоод ирэхээр одоо төрс ертөнцийн тэрний хий шинжин татна гэдэг. Тэр ухааны хий биеэргүйгээд тэгээд маш төвлөрөлтэйгээр юмсыг ингээ ажиглан шинжлэх ийм чадамжтай болно гэдэг чинь. За богд лам юу гэж айлдсан бэ нэ гэхээр үлэмж нэгэн үзүүрт даяан төдий орчлонгийн үндэс язоорыг даслах хүчийг үзээгүй бөгөөд зөвхөн даяан төдийгээр бол үндэс одоо язоорыг орчлонгийн язоорыг таслах хүчийг үзээгүй бөгөөд гэсэн байна. Үргэлж амьдралан орших мөрөөс хагдсан бэлгүүнээр үздэл юун төдий шинжлэвч нисванс буцахгүй тул одоо түрүүний утгыг бадсан шүлгэлсэн байна л. Зөвхөн хоосон чанарыг онсон бэлгүүн төдийгээр төвлөрөх бяцлал эднэр байхгүй бол нисвансын муу сэтгэлийг бүрэн гүйцэд буцааж чадахгүй гэсэн. Үнэн мөн чанарыг лавлан шийдсэн бидлэг тэр үл хөдлөн амьдралан оршихуй моринд хөтлөгдөөд гэж. Одоо ертөнц барилдсан хоосон чанарыг ажиглах одоо тэр бэлгүүн тэгээд төвлөрөх бяцлаглалын моринд хүлэглэх хэрэгтэй гэсэн. Тийм морийг унах хэрэгтэй гэсэн. Хоёр хязгаараас хагдсан төв үзлийн хурц мэсээр одоо энэ хоёр хязгаараас хагдсан төв үзэл гэдэг нь бид хэд юмыг харахтаа хоёр туйл руу хэтрүүлэхтэй хараад байна. Юмс үзэгдэл яаж оршин тогтнож ийн вэ гэхээр харагдах байдал болон орших байдал хоёр ялгаатай байна. Бид хэд ямар нэг юмыг харахад одоо цэцэг эднэрийг харахад
агшинаар бүр ингээд бүр секунд дойлоор эвдэрч одоо муудж байгааг нь бол харж чадахгүй байгаа шүү дээ. Яг тэр гой боловсрцсан үедээ мөн чанараасаа бүтцсэн юм шиг байнгын гоё байх юм шиг ингээд нэг хэтрүүлэгтэйгээр харж байгаа. Энэ байдал дээр одоо бид хэд одоо янгуух чангуух гэдэг юм хоёр үнэн байна гэдэг байгаа байхгүй. Одоо тэр наадлын үнэн хит хэтрүүлэгтэйгээр бариад одоо байгаагийн хязгаарлуу оюун санаа хит явж байгаа. Харин шүтэн барилцсан хоосон чанарыг бяцлах үедээ яаж яах гэхээр эцсийн мөн чанарыг хайгаад байхаар ерөөсөө олдох зүйл байхгүй юм шиг болоод ерөөсөө юу ч байхгүй юм шиг ийм хоосны хязгаарлуу бас унж болохгүй. Хоёр хязгаарлуу унж болохгүй нь хоосон чанарыг бяцлахад. Юмс шүтэн барилцсан хоосон чанартай штэ гингүүд юу ч байхгүй юм байна штэ гэж энэ дүрх тийм хандлага бас байх. Тэгэхээр энэ хоёр хязгаарт унахгүй төв үзлийн хурц мэсэр гээд бүх юм байхгүй биш нь бас ойлгомжтой шүү дээ. Бид хэд юм ярьж гэн, ном сонсож гэн, үзэж харж гэн те. Эн чинь өөрийн мөн чанараасаа бүтээгүй шүтэн барилдаж оршиж байгаа харилцан хамааралтай байна. Бид хэд юуг байхгүй гэдэг юм бэ гэхээр эхлээд тэр одоо байхгүйгээд хорих гээд байгаа зүйлээ нэг сайн анхаарах хэрэгтэй. Юутай ч харилцан хамааралгүй өөрийн мөн чанараасаа бүтцсэн нэг бий гэж байгаа юм шиг. Тэр бодлыг л мөн чанараасаа тийм байхгүй гэж хорих гээд байгаа болохоос бүх юмыг үгүйсгэж байхгүй гэж байгаа зүйл бас биш байна. Одоо шүтэн барилдлага гэдэг нь бол байхгүй хязгаарыг бас дасалж гин гэж. Шүтэн барилдаг гэсэн энэ одоо зөвөр энэ үгэн дээр ихэд юм байж ич тэн дээр одоо шүтэн барилдаж гарнаа да тий. Тэгэхээр байхгүй хязгаарыг тасалж. Одоо шүтэн барилдаж л байх юм бол хоосон чанартай. Хоосон чанар л байх юм бол шүтэн барилдаж оршиж байгаа гэсэн. Энэ хоёр ингээ бүр нэг юм харьцлахгүй нэг юм төв үзэл тогтох юм байна л. Одоо дүрсэл байгаа бол хоосон чанартай. Хоосон л бол дүрс байгаа гэсэн. Шүтэн барилдаж байгаа. Энэ ойлголт бол одоо маш хэцүү л ойлголт байна л да ойлгоход. Энийг ойлгох юм бол тэгээд энэ хорвоогийн одоо муухайг арилна гэсэн. Бид хэд гол нь хорвоогийн яг бодит оршихуй мөн чанарыг л үнэн зөв таньж мэдж ухаарахгүй байна. Нарийн ярихад бид хэд мэдгүйгээсээ болж л зовоод байна л гэсэн. Одоо өмнө жишээнүүд бас ярьж байсан. Одоо зарим гөрөөс эднэр зэрэглээ хараад тал дээр зэрэглээтэй ус шиг харагддаг те. Тэгээд тэр яг усгиж эндүрээд бүр тавхисаар агаад харангатаад хөвтөг байгаа байхгүй. Одоо жоохон хүүхдүүд солонгийг харангуутаа яг мөн чанараасаа бүтцсэн юм шиг гүйжж барьж авч болох юм шиг одоо солонгоны хойноос хүүгээд идэгтэй жоохон хүүхдүүд. Тэгэхээр одоо тэр солонгоны мөн чанарыг мдээгүй яг харагдах байдал дээр яг ингээд байнга хөвсч өөрчлөгдөхгүй яг тэнд байранда байгаа юм шиг тээгүүгээд бараг ойртоод хүрээд авах юм шиг эндүрээд хөөцөлтөд. Одоо бид хэд бол солонго яаж үүсэж гин энэ байдлыг мэдж байгаа болохоор тэр байдал руу нэг шунахгүй тэгсэн хэрнээ зүгээр нэг юм тааламжтай нэг хараад өнгөрч байгаа тий. Бид хэд юмыг одоо яг мэдхгүй байгаа байдал чинь л бид хэдийг маш их зовоож байгаа гэсэн. Одоо ямар нэгэн өвчин зовлон тохиолдсон ч гэсэн мэддэг өвчин байвал нэг айхгүй байгаа штэ. Тэдүүд юм уу тэгээ дэмжил чинь. Тэгээ өөр хүүхдэд нэр нь янз янзын нэг тийм мэддэг өвчин тусах юм бол нэг айхгүй. Тэгсэн хэрнээ нинжи үүднээс хайрлж инэрхий үүднээс нөгөө хүн тусалчихж байгаа. Харин ямар өвчин гэдэг нь мэддэхгүй нэг өвчин гараад ирэхэд хүнд хөнгөнийн ч нарийн мэдхгүй байж маш их айцтай юм тавгүй болж ирээд байна. Энэ одоо бид хэдий энэ юмсын мөн чанарыг мэдхгүй байгаа энэ байдал чинь гол зовлонгийн үндэс байна л гэсэн. Тэгэхээр энэ мэдхгүйг мэдлэгээр арилгана. Тэр мэдлэг нь одоо бэлэг бэлгэн бид хэдий энэ оюун ухааныг л хөгжүүлж яг юмсын эцсийн оршихуй мөн чанарыг үнэн зөв таньж ухаарах. Энэ тал дээр л сайн хичээх шаардлагатай болж ирж байна. Энэ дээр бас нэг таарсан жишээ бас байна. Одоо жоохон хүүхдүүд илсээр гэр
байшин хийгээд тоглодог. Тэгээд тэрний нураачингууд уйлаад хямраад янз бүр болоод идэхтэй жоохон хүүхдүүд. Одоо бид хэд жоохон ухаарлал сайжирсан. Тэр хүүхдүүд тиймэрхүү үйлдэл гаргаад байхад за юунд нь ингэдэг байна гэсэн өнцгөр харж байгаа шүү дээ. Юунд нь уйлдаг байна. Тэгсэн хэрнээ хөөрхөн мэдхгүй болол ингэж энэ даа гэд цаанаа нэг нинжи үүднээс тэгээд нэг айхтар дургуцахгүй тэгээд аргадаад өнгөрч байгаа зү. Хүүхдүүд яаж ийнэ гэхээр тэр барьж байгаа байшин гэрээ туйлын гоё юм шиг мөн чанараасаа бүтсэн юм шиг ингээ хэтрүүлэхтэй итгэцэн. Тэгээд тэнд нь жоохон асуудал үүсэнгүүт хямарж байлаа. Тэгвэл одоо бид хэдийн жаргал зовлон гэдэг энэ хорвоогийн асуудалд хандж байгаа хандлага ямар байна вэ гэхээр яг одоо дээдс багш нарын энэ ертөнц барилцсан хоосон чанарын энэ анхаарал авлага эднэрийг бясалгаж анхаарал авдаг багш нарын өнцгөөс харах юм бол бид хэдийн байгаа байдал яг тэр нялх хүүхд шиг жоохон хүүхд шиг юмд хандж байгаа. Одоо жаргалтай байдал гарангууд хит баярлал, жоохон зовлонтой байдал гарангууд хит гуниглал, тэр нь байнгын байх юм шиг. Ерөөсөө хувьсч өөрчлөгдөхгүй юм шиг нэг юм хэтрүүлэхтэй. Хорвоогийн жам ясны эсрэг нэг юм гүжирдсэн энэ бодлууд бид хэдийг зовоогоод тавгуутуулаад байна гэсэн. Тэгээд тэр зовлонтой байдал учрахад хамгийн наадлын жишээ нь хорвоогийн жамс мөнхс. Агшийн агшнаар өөрчлөгдөн штэ. Тэр зовлонтой байдал дээр байнга байхгүй хэсэг хугацааны дараа өөрчлөгдөнө гэж бодонгууд энэ хямрал нь багасаа явчихна. Тэгээ бүр цаашлахын язуурын даслыг өвл тэр зовлонтой байдал чинь өөрийн мөн чанараасаа бүтсэн тийм зүйл биш дээ. Ертөнц барилцсан хоосон чанартай штэ гэдэг. Энэ хоосон чанарын ухаарлын өнцгөөс харах юм бол бүр одоо хямрах тавгуудах ямар ч байдал үүсэхгүй болж байна. Одоо бодит байдал 1% байлаа гэж бодоход 99% нь бид хэдийн сэтгэл зүгээс хамааралтай байна гэж. Нэг юм туйлын сайхан юм шиг итгэжэнгүүд тийшээ шунал тэнд нь саад ороход уур бухимдал төрөөд одоо ингээд мунхгийн ирэхээр үйл хураагаа тэр үүлийн ирэхээр одоо үйл хураацсан чи үр дүн гарахаас өөр аргагүй шүү дээ. Сайн муу. Тэгээд одоо энэ хорвоодон хүлийг дээд эргэлдээд зовоод байна гэж үзэж байгаа. Одоо энэ ертөнц барилцсан хоосон чанарын талаар би ч нарийн сайн бас мэдэхгүй. Одоо дээдс багш нарын айлцсныг л одоо нинжи үүднээс одоо арай бэлэг ухаан сайтай хүмүүсээ бол бас энд рүү одоо сэтгэл нэлээд анхаарал яваасаа гэсэн нинжи үүднээс одоо шатгаараа хэлж байгаа болохоос энэ талаар би ч бас нарийн сайн мэдэхгүй. Одоо сүүлийн үеийн шинжлэх ухаан квант физик тал дээр энэ бурхны шний ертөнц барилдлын энэ үзэл онол руу жоохон төхөж ирж байгаа. Юмсын одоо яг орших байдал өөр байна. Ертөнц барилдаад яг ингэ бариад авах юм байхгүй байна гэсэн тал руу орж ирж байгаа. Тэгээд яг тэр физикийн том эрдэмтдтэй далаа багш уулзахад асуулт асууж илээ. Та хэдийн одоо тэр сэтгэлийн хямрал ч юм уу тэр юмд одоо тэр шунах хандлага чинь яаж ийн гэд тэр физикийн эрдэмтдээс далаа багшаас асууж. Тэгэхэд нөгөө яг оршихтоо тэгж оршихгүй байна гэж бодонгууд нөхдүүдийн тэр шунал нь жоохон багасаад байна гинэ. Амар ачаал бүгд л өгөөл нэг юм энэ л байвал гоё юм шиг санаад дэсэн тэр бодол нь сулраад байна гэсэн тийм хариултууд бас явж байсан. Тэгэхээр яг юмсын бодит оршихуй үн зүм мэдээд ирэх юм бол тэр шунал багасч ирнэ, уур төрх нь багасна. Одоо бид хэд ууралцсан үедээ яаж яах гэхээр нөгөө хэтрүүлэхтэйгээр мөн чанараасаа бүтсэн хувьсч өөрчлөгдөхгүй байнга муу байх юм шиг тийшээ маш одоо мунхан ирэхээр хэтрүүлэхтэй хараад ирж байгаа. Тэнгүүд л үзэж чадахгүй уур нь төрөөд янз бүр болов. Уур нь жоохон багасаад ирэх үед нөгөө хүний сайн тал нь харагдаад ирэхээр буцаад нөгөө хүн чинь сайн ч юм болов гээл хувьсч өөрчлөгдөд байгаа шүү дээ. Хүн тийм хурдан сайн муу болоод өөрчлөгдөн гэж байхгүй. Бид хэдийн оюун ухаан ямиг харахтаа ерөөсөн хоёр туйл руу ингээд хэтрүүлээд энэ төв үзлийг ерөөсөн барьж чадахгүй байна. Ууралцсан үед туйл муу хүн юм шиг. Уур нь гарцсан үед буцаад гайгүй хүн юм шиг болоод байгаа нь бол одоо бид хэдийн харах өнцөг буруу байгааг нэг ялгаа. Одоо нэг юм маш муухайгаар бодож идэл тэрнээс нь илүү муухай юм гараад ирэхээр өмнөх муухайгийн хүчин сулраа авчиж байгаа зү.
Мөн чанараасаа бүтсэн муухай үйл хөөсч өөрчлөгдөх юм байхгүй, байнгын л тийм муухай. Мөн чанараасаа байсан бүтсэн тийм гоё зүйл байх юм бол тэр ч гэсэн байнгын л одоо тийм сэтгэл ханамж өгөөл гоё байх хэвээр. Тэгтэл тийм биш үү. Нэг шин загвар эднэр гараад ирэхдээ өмнө нөгөө хүсч шунж исэн юм чинь хэрэггүй юм шиг болоод ирж байгаа шүү дээ. Шунал багасаал ирэнгүүт тэгээд тэр байдал нэг ач холбогдол өгж барих юм нь багасаад ирж байгаа нь ойлгомжтой байна шүү дээ. Тэгэхээр энэ шүтэн барилцсан энэ хоосон чанарын үзлэлийг одоо суралцж мэдэх нь бол бид хэдийн шунлыг буцаах, уурыг дарах, хатаархлыг дарах энэ эндүрлүүдийг арилгах хамгийн чухал зүйл энэ байна гэсэн. За хоёр хязгаараас хагдсан төв үзлийн хурц мисээр хорлонд эцэслэн барих зоригдол хатангадал бүгдийг эвдэгч хосгүй сайн ёсчлон шинжилсэн өөжим ухаанаар хоосон чанарыг онохын оюуныг дэлгэрүүлэн зохиох хэрэгтэй гэдээ альцсан. Ерөөсө хорвоод хүлээ төрж хөхөд эргэлдээд байгаагийн гол суурь юмсын мөн чанарын мдээгүй л байна гэсэн. Үл мэдэх тэр мунхаг. Энэ мунхгийг л одоо бэлгүүний мисээр дарж иж энэ хорвоогоос хэтэлж ангижрах нэ л гэсэн. Одоо бид хэд үл мэдэх одоо мунхан ирэхээр ямар нэг юм шунаад тэгээд нэг үйл хурааж байгаа. Тэр үлийн ирэхээр үр дүн гарах шаардлагатай болж байна. Тэгээд энэ хорвоо төрж өгөхөд эргэлдээд байна. Энэ мунхаг арилаад ирэх юм бол мунхан ирэхээр үйл хураах нь одоо зогсоод тэгээд одоо энэ төрж өгөхөд ингээд эргэлдээд байгаа нь хорвоогоос ингээд гитлэх ийм боломжууд гарч ирнэ гэсэн. За тэгээд зоригдол нэгэн үзүүрт хөдлөлгүйг тавьбаас амирлан орших самади бяцлаглыг бүтээхээр үл барам. Нэгэн үзүүрт самадид оршихын агаараас хоосон чанарын утгыг ёсчлон шинжлэх тусад нь онсон бэлгүүнээр ажиглахаар мөн ёс хоосон чанарын утганд хэлбихгүй машид баттай самади бяцлаглыг үүсгэхийг үзээд амирлангуй үлэмжийг хослуулан барилдуулж бүтээхэд хичээх нь гайхамшиг мөн болоо хэмээн ерөөлийн оронд авиасыг сэргээхэд хичээх хэрэгтэй гэсэн байна. Одоо энэ дээр нөгөө хослоо орох зөвхөн төвлөрөх бяцлал биш. Төвлөрөх бяцлаглалын хүч, ажиглах бяцлаглалын хүч хоёулаа энэ тэнцүү болж ирээд тэгээд тэр төвлөрөлттэй байдал дээр одоо ажиглаж чадах энэ хоёр оюуныг нэгтгэх хэрэгтэй. Одоо эхний ээлжинд бид төвлөрөх бяцлал хийж яхад ажиглах бяцлаглалыг төр зогсоох хэрэгтэй байдаг. Яг юм дээр төвлөрөх хүчтэй ажиглаад байлахгүй шүү дээ. Тэгэхээр ажиглах чадамж хүчтэй болоод ирэхээр тэр төвлөрсөн хүчтэй оюун дээрээ ямиг ажиглаж чаддаг болоод энэ бяцлаглыг ингээд зэрэг хийх хэрэгтэй болж ирж байгаа. Тэгжээж одоо хослон орох уу гэд одоо жинхэнэ одоо энэ их хөлөгний одоо шинээл хагдан гэд энэ бяцлал гарч ирнэ гэсэн. За богдлам юу гэж альцсан бэ вэ гэхээр нэгэн үзүүрт бяцлаглаар самадыг бүтээх нь нэхэн өгүүлэхийн хэрэггүй ёсчлон шинжилсэн нэг нэгээр нь шинжилэн онсноор хоосон чанарт нэгтээ хөдлөшгүй машид баттай орших самади үүсгэхийг үзээд амирлангуй үлэмж хоёрыг сайтар хослуулан барилдуулан бүтээхэд хичээгч бүхнээс ангижирсан хоосон чанар нэгэн үзүүрт дэгш агуулах гэсэн байна. Түүнээс болсон даган олох үед ор мөн чанараараа бүтээгүй боловч тэр мэд үзэгдэл элд мэтийн хоосон чанарыг бяцлах нь нэгүүлсгүй бод сэтгэлээр эзлэгдэх
эзлэгдсэн арга билгийг хослон барилдуулж анхааран авснаар бодисодын явдлын чандад одохын машид сайшаа үлдэх ёстой гэд. За тэгээд төвлөрөх бясалгал, ажиглын шинжлэх бясалгал хоёрыг ингээ гүйцээгээд одоо хослоо орохыг үүсгэжлээ гэж бодъё. Тэгээ хослоо орохыг үүсгэсэн байхад одоо огторгой байдлын хоосон чанар, ил байдлын хоосон чанар бас ийм ялгаа гарч ирж байна. Яг одоо тэр төвлөрөөд бясалгаж үед бол одоо шүтэн барилцсан хоосон чанар ингээд бүр гүн гүнзгий тэр амгалантай байдал үүсээд ирж байгаа. За бясалгалаас босноо доо гэдгээд те тэгж бясалгаж жаад босонгууд одоо нүдээр юм арж байгаа зү. Одоо яг юмсын эцсийн мөн чанарыг бясалгаж ил одоо янгуух чангуух гэдэг бүр чангуух мөн хоосон чанарын ингээд бясалгал суугаад бүр тийм амгалантай уур нисванс юу төрөхгүй ингээд мөн чанарыг бясалгаж жагаад бясалгалаас босох үед одоо бид хэдийн одоо наадлын үнэн чангуух байдал шууд нүдэнд харагдаад ирж байгаа шүү дээ. Одоо нүдээр юм эднэр хараад ингээд нөгөө шүтэн барилдсан биш. Жохон нөгөө бүдүүн яг ингээд бодтой юм шиг харагдаад эхэлж байгаа үс нүдний оюун ухаан эднэр харагдж байгаа байдал нь бол одоо сэтгэл дээр бясалгаж яхад бол хоосон чанарыг гүнзгий бясалгаж идэл нүдээр харахад ийм болоод ирж байгаа. Тэгэнгүүт одоо нүдээр харагдж байгаа энэ байдал өөрийн мөн чанараасаа мөн бүтээгүй ил байдлын хоосон чанарыг бас бясалгах хэрэгтэй гэж гарч байна. Одоо энэ бол нэлээд дээд түвшний юмнууд байна л да. Ойлгоход их хэцүү, өндөрцөө явж байна. Тэгээ бясалгал бүтээлийг хийж үзчихэж бас нэг амслага эднэр. Тэгээ хийж үзэхийн тухайд эхлээд одоо бодмөрийн зэргийн бясалгал бүтээл сайн суралцах хэрэгтэй. Суралцахгүйгээр одоо тийм эрдэмүүд гарна гэж байхгүй шүү дээ. Одоо та гэд ном үзээд, номонд анхаарад ингээ явж байгаа нь бол одоо гэгэрэлд алхам алхмаар ойртож байна л гэсэн үг. Чөлөө учрлын хэрхийг гаргаж байна гэсэн үг. Ирээдүйд одоо энэ гүнзгий бясалгалыг хийх суурийг бэлдээд явж байна гэсэн үг шиг юм байна. За тэгж мэдээд арга билгийн өрөөсгөл алагчааллаар цэнгэлгүй. Арга билгийг хослуулсны мөрд суралцах нь сайн хувьтны ёсмон тул түүний дагуу шамдах хэрэгтэй. Тэгээ бодиссэтгэлийг хослуулад бодиссэтгэлийн үднээс. За богдлом юу гэж айлцсан байна вэ гэхээр бат тэгш агуулсан огторгүй байдлын хоосон чанарын бас дараа нь олох ил байдлын хоосон чанарыг одоо огторгүй байдлын хоосон чанар, ил байдлын хоосон чанар гэдэг гарч ийна да тий хоёрыг бясалгаснаар арга билгийг хослон барилдуулж бодисодвогийн явдлын чандад одохыг сайшаасан. Бодтой тэр мэдээд алагчааллын мөрөөр баясан цэнгэдгүй нь сайн хувьт нарын ёс хэмээн зэрлэлсэн гэдэг чинь. Одоо бүр сэтгэл дээр бясалгасан ч одоо огторгүй байдлын хоосон чанар, босоод ирэхэд ил байдлын хоосон чанар энэ хоёрыг хүртэл ингээд мөн чанар нь одоо шүтэн барилдсан хоосон чанартай. Одоо юмсын хоосон чанар. Юмсын бие үгүй одоо өөрийн бие үгүүд бүх юм ер нь бүр цаанаа бол одоо ерөөсөн бүх юм ялгалгүй шүтэн барилдсан хоосон чанартай байна гэж айлтж байна. За тэгээ ингэх юм бол жинхэнэ одоо бодисодвогийн явдлын чандад одохыг сайшаасан гэсэн байна. Бодтой тэр мэдээд алагчааллын мөрөөр баясан цэнгэдгүй нь сайн хувьт нарын ёс. За тэгээ энэ шүтэн барилдсан энэ хоосон чанар эдний ингээд энэ төвлөрөх бясалгалтай ингээд сайжраад ирэх юм бол дараа нь бол тэр мэд судар тарины нийтийн мөрийг сайтар сураад гарцаагүй таринд орох хэрэгтэй гэдэг хэлсэн. Одоо энэ бодмөрийн зэрэг гэдэг ном бол ерөөсөн бурхны шний бүгд багтсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ таринд орохын үүд нь мөн л одоо ерөөсөн бодистгэл баг. Бодистгэл үежиж энэ тарины бясалгал бүтээлийг хийнэ. Тэгээ шүтэн барилдсан хоосон чанар энэ ойлголт үзэл зэгцрээд
магад гарах сэтгэл, бод сэтгэл, хоосон чанарын энэ ойлголтууд сайжраад ирэх юм бол тэгээд тарины мөрд орох хэрэгтэй гэсэн. За тарины мөрд орох ёс нь ямар байх ёстой вэ гэхээр эхлээд бэлэг чанар төгс очирт багш тарины номноос номлосон дагуу авшгаар сэтгэлээ боловсруулж үлдэх. За таринд ороход бод сэтгэл дээр хөтлөгдөөд тэгээ яг очир хөлөгний яг нэм дамжлага ариун багшаас тарины авшиг хүртжиж одоо таринд орно гэдэг чинь. Одоо дүүнхрийн ван, жанрасгийн ван, одоо ногоон дээрхийн жаны эднэр ингээ авч байгаа нь бол одоо таринд орж ийн гэсэн үг шүү дээ. Бод сэтгэл эхлээд таринд орох юм нь бодисдын санваар эднэр өгөөд оруулж. Тэгэхээр энэ тарины номд ороод ирэх юм бол битгэд нэг насанд төгсгэй гэрсэн бурхан болох боломж үүсч ирж байгаа. Буйныг асар хурдан хураах аргацсан байна. Одоо буян хураах одоо уг шалтгааны ингээд судрын ёс бяцлага явдаг бол тарин бол үр дүнгээс нь бяцлагдаг. Одоо бурхны лагшин, бурхны одоо орд гарч төгс сэдлэл одоо энэ үзэгдэл эднэр чи ерөөсөө энэ ил байдлын хоосон чанарын байдлаас харж байгаа байхгүй тарины бяцлага руу ороод ирэх. Тэгээ бод сэтгэлээр хөтлөгдсөн. Тэгээд одоо юу л идэж хэрэглэн ерөөсөө ялгалгүй амгалан хоосон юм чанартай. Одоо янз янзын асуудал юмнууд бүгд одоо тэр бурхтын хувьсан байдлаар ерөөсөө бүр нэг шал өөр байдал үүсэж ирж байгаа. Тэгэхээр хорвоогийн энэ баригдмал, энэ дүрм журм, энэ баригдмал асуудлуудыг бүгдийг нэвдэж байгаа. Тэгээд өглөө босоход одоо дотоод сэтгэлдээ одоо тарины бяцлал бүтээл үүсгэлгийн зэрэг эднэр хийж бяцлагаад тэр бурхны төрөөр босоо явж байгаа. Тэгээд энэ дэлхий зүгээр л тэр бурхны орд гарч дотор явж байгаа. Ил байдал. Ерөөс энэ байдал. Тэгээ эдэлж хэрглэж байгаа юм амсч хэргэлсэн ч ерөөсөө эцсийн мөн чанар нь амгалан хоосон ялгаа байхгүй. Бүх зүйл тийм болж ирж байгаа. Одоо далаа өгшөл ерөөсөө амьтанд ялгал эднэр байхгүй. Бүгд бараг жанрасгийн хувилгаан байдалтай бүгд яг тэгш тийм нинжийн үүднээс хандж байгаа тийм байдал. Өөрөө ч багш айлтцсан шүү дээ. Одоо би жорлонбоо эднэр болцсон гэдэг. Одоо оюун ухаан сайжраад ирэхээр 5 тийм мөр баг. Бодисдын 10 газар гэж байна. Ер нь оюун ухаан сайжраад ирэхэд бүр нарийн юмнууд их гарч. Тэгээ тийшээ гарахад эрдэм одоо чадал гэдэг үл ерөөсөн хэмжээгээрээ маш нарийн юмнууд байгаа. За тэгээд багшаас бодисдын санаар бодистгэл хөтлөгдөө тарины үзэл цэгцрээд тий шүтэн барилцсан хоосон чанарын энэ дээр одоо 4 тогтсон таалал эднэр байна. Үзэл цэгцрээд ирэхээр багшаас эхлээд тарины номд орохын тулд ван авшиг хүртэх хэрэгтэй. Сэтгэлийн боловсруулах авшиг хүртээд тэр цагт ам авсан тангараг санварыг ёслон сахих хэрэгтэй гэсэн байна. Доорд 3 үндэс аймгийн ёсоор тэмтэгт үгүй өгүүлзэрд суралцаж судар тавны мөрийн онц бүхнийг хураангуйлан бүрэн гүйцэд мөрд олох үедор мөн чанараараа бүтээгүй боловч тэр мэд үзэгдэх суралцах болох учраас чөлөө учирлыг олж хэргийг бүтээх мөн болно гэж айлцсан. За тэр ёс мэтийг үүднээс их эрдэнэт бурхны шашин өвөр бусдын үндсэнд төрсөн буй зай гэд айлтсан байна да. За бод сэтгэл үүсээд ингээд тарины ном эднэрт ороод ирэхэд бол тэгэл чөлөө учирлын хэргийг бол утгаар нь хийж гинэ л гэсэн.
За богд ламч тэр мэд таалдаа анхаараа авсан. Одоо богд ламч гэсэн яг энэ дистаралаар яваал тэгээд төгсгий гэрсэн бурхныг бүтээсэн байна. Бурхан болсон байна. Таалдаа одоо энэ бүхнийг л анхаараа авсан гэж. Би тэргүүтийн шав нартаа энэ ёсоор бясалгаарай гэж өвдсөн зохиосон гэж. За одоо энэ дээр бол ингээрэй гэдэг чинь. Одоо богдлам бодмөрийн зэрэг ингээ ном айлтцсан. Яг энэ дагуу анхаараа аваад тэгээд тарны ёсоор ингээ би амьтны цэцгийг ирсэн маа гэсэн. Одоо би тэргүүтийн шав нартаа энэ ёсоор бясалгаарай гэж өвдсөн зохиосон гэж богдламын өмнө бясалгаж. Одоо өмнөний өгтргүүд багш болон богдлам хоёр ялгалгүй нэгэн мөн чанартай байна гэд одоо бясалгах юм байна. Тэгээд одоо энэ яг ерөөлийн хэсэг эхлэх гэж байна. Энэ ерөөлийг бас хамтдаа бясалгаад уншаа явъя. За одоо та хэд юу гэж бодох вэ гэхээр өмнөний өгтргүүд одоо богдлам хоёр шавтайгаа байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд одоо өөрийн дамжлагын багш ямар багш нар байна тэр бүгд одоо ялгалгүй нэгэн мөн чанартай байна гэд өмнөний өгтргуудаа богдламыг одоо бясалгаад тэгээд энэ ерөөл залбирлыг уншчих үед одоо өвдсөлж адсэлж байна гэж бодоод бүр ингэж чин сүсгээр тэгээ богдламаас гэрэл цацраа та бүхний биед одоо бодмөрийн утгуудыг ухаарах авьяас сууж ийн гэж бясалгаад суух хэрэгтэй юм биш үү? За богдламын өмнө бясалгаж зарилгийг нь ив ийлхэн баясгалантай номнож байна гэж санан бодтой өөрсдийнхөө сэтгэлийг хөдлөхөөр уншиж үлдээрэй гэсэн байна. За одоо энэ ерөөлийн хэсэг эхэлж байна. Түүний богдламч за тэр мэд уг хийгээд үрийн их хөлгөний тэмтгтэйе мөрийн дээд хоёр хэрэгтэй нийтийн мөрийг тэр бүр ёсчлон үүсгэх мэргэн сартваах таны итгэлд шүтэж Тарны аймгийн далайд сайтар орж бүрэн төгс өвдсийг шүтсэн түүгээр сая чөлөө учирлыг олсны хэрэгл угаа төгсгөн үлд. Сайхын үүзэр би бясалгалыг тэр мэт үлдсэн юм аа гэдэг чинь богдлоо. Саруул нирваныг хүсэгч таач түнчлэн суралцах хэрэгтэй гэд альцсан. Ингээд одоо богдлом айлдаж адсэлж ийн гэж бодох хэрэгтэй юм биш үү? Одоо өөрийн сэтгэлд дадуулж үлдэхийн тулд оюун сайн хувьд бусдад туслан үйлдэхийн тухайд Бурхныг баясгах бүхэн төгс мөрийг олж ухаарахад хялбар үгээр номонсон буян түүгээр олон амьтан бүхэн ариун мөрөөр огоо тагцахгүй болох болтугай гэж ерөөл талбия гэж. Одоо юугүзэр би ч ерөөлийг тэр мэт тавьсан гэд. Богдлом ерөөлийг би ч тэгэд тавьсан. Осолгүй нирваныг хүсэх тааж түнчлэн тавих хэрэгтэй хэмээн. Зарилглан өвдсөн гэхийн үүднээс за өнөөдрөөс төрөл тутам бүхэндээ би таны үлмийн ухааг бишрэн дахиж таны алдрыг сонсож 3 үүдний ажил бүхнээр зөвхөн одоо таныг ямагт
баясхан бүтээгтэл одоо эзэлж хайрлаа гэдэг чинь. Хэмээх тэргүүт нь төрөл тутам бүхэндээ ялгуусан богдсон хов тэргүүтнэр зориулах ёроолыг сэтгэлийнхээ угаас одоо ингэж зориулах ёроол сайн тайлбараа гэдгсэн. Цогт адишаа хийгээд богд зонхвын өвдсөн шим бод мөрийн зэргийн мөрийн онсыг хураасан эндүрлгүй өвдсүүгээр амтан бүхэн бурхныг баясахын мөрд зорчих болтугай гэсэн. За 3 төрлөختний мөрийн зэргийн хөтөлбөр аршааны тунгаамал алт хэмээх богд ламын бод мөрийн хураангуй утга луга найруулж авахд хялбар болгон үүнийг шажныг ихэд тодруулан үйлдэгч их ёсон үүнд маш бишрээд тус хэрэглэгч бүхнийг айлдагч их бэлэгт сайн цогт их хийдийн доочд цорж бээр айлтгасныг дахин дуртагсанд дулдуудан бага наснаасаа богд ламын эцэстд бэлэг олсон шагжаан гэлэн гэсэн байна. Номыг үзүүлэх чувраг содном жамц бээр одоо далаа багш шүү дээ. Номын их аймаг Болдон Боровын хийддэх гандан поврон өргөөндөө зохиож найруулсан үгээр шашны шим зүг цаг бүхэнд дэлгэр мандах болтугай гэдэг. Одоо энэ тунгаамал алт гэдэг номыг бол одоо содном жамц далаа багш бол одоо тэр цорж лам одоо дахин айлтгасны улмаас гандан поврон гэдэг газар энэ номыг ингээд зохиолоо гэдэг чинь. Тэгээ энэ номыг зохиосны одоо өргөөндөө зохиож найруулсан үгээр шашны шим зүг цаг бүхэн дэлгэр мандах болтугай гэдэг ирүүл тавьсан. Энэ номыг одоо анх монголчуудад айлтсан ном баг. Монголд одоо далаа багш нөрлөх шүү дээ. Тэгээ монголчуудад зориулсан бод мөрийн зэргийн ингээд анхаарал өвдс гэдэг. За ингээ хэдүүлээ 7 хоногт нэг өдөр явсаар агаад ингээ тунгаамал алт ном дүүрч байна. Тэгээ энэ одоо буйны өөрөөр одоо далаа багш, жодоо багш тэргүүтээ манай 10 дугаар богд байна. Дээдс багш нарын одоо үлмийн бот оршиж тэгээд та бүхэн ном сонссон. Энэ ном сонссны буйнаар та бүхний үйлс номын эсчлэн дэлгэрч ном үзэхэд барцдаггүй байх болтугай гэд энэ хураасан буйнаа зориулъя. Чинчөөсөн чиримбууч мажэван жэжэван ба гонд пилуар шоо 사시 뭐지 주심에도 다음으로는 산에다 좀 선전 신대 미대 볼와야 도고 남도 신론제 도쇼 우마 서원다 다가다 예다 구로랏 남은다 감느리 안다리야 бид гэдэг хураасан буйнаар тэг хамаг амтан төгсгээрсэн бурхны утгыг олох болтугай. За баярлалаа.